Жижигхэн биетэй гангар шар хүүхэн манайхаар байнга ирэх. Улсын виз гаргадаг газар ажил эрхэлдэг юм гин. Ирэх бүрдээ 10-аад тооны анкет зурагтай навчирна. Хүн тус бүрийн ажил үйлс виз нь гарах боломжтой үгүйг нь асууна. Би түүнд нэг их тургуутдаггүй. Яг хүндэл тусалж яваа. Явах газарт нь явуулж хүний ч үйлийг бүтээж өөрөө ч үйл бүтээх гэж яваа хүн юм даа гэдэл. Энэ хүн чинь хэл амны хорлолтой юм байна. Энэ хүн нь хөлн хол явахааргүй юм байна. Энэ хүн нь нутаг уснасаа нэхэлтэй байна гэгчлэн тос бүртэн зөвлөж өнөө хүүхэн маань ч тэдэнтэйгээ ярилцаад ламд очихт нь очоод бөөд очихт нь очоод харлагт очихт нь очдог байлаа. Хөөрхий дараа нь хүүхэн их л баяртайгаар за виз нь гарсан шүү гэдэл онготондоо мөргөж явдаг нэг тиймэрхүү л байлаа. Гэтэл нэг өдөр үүрээр хаалга зохиол болдоггүй. Гарвал өнөөх хүүхэн. Таныг уцаа авахгүй болохоор нь шууд хүрээд ирлээ гэд хоёр хүүхэн нэг залуутай ирлээ. Яав юу болов гэвэл ээж маань орчин цус хараад эмлэгт муу байна. Эмч нар тэсэхгүй л гээд байна. Чи нэг үзээд гэж гэв. Үзлээ. Тэсэхгүй нь гэж бууж байна да гэвэл гурван хүүхэн уйлж одоо яах вэ? Муу ээжигээ алтчмааргүй ах юм гин. Өнөө шар хүүхэн маань бид юмаа бэлдээд ирээ. Чи онгоц тэнгэртэй мэдүүлээд ар өгөрт нь гай байгаа бол засал хийгээд өгөөч гэв. Гурван хүн уйлаад гуйхт нь үгүй гэж хэлж чадсангүй. Бөөлж дуулах юмаа зихэд бөөлөв. Онгод орж ирлээ. Яав гин. Учир байдлыг нь хэлтэл та нарын гуйлтыг болгох боломжгүй. Чиний ээж нартаас буцах өдөр болсон байна гэв. Өнөө гурван хүүхэн нэг залуу дууд нэгтэйгээр уйлж ганц муу ээжийг минь үлдээж өгөхөд туслаач гэв. Онгод. Та бүхний амьдарчгүй ертөнцид хоёр л үнэн байдаг юм. Хоёр хөлтэй хохмой толгойтой болж энэ ертөнцид хүмүүн биеийг олсон нь нэг үнэн. Тодорхой хугацааны дараа энэ биеийг орхин явах нь нэг үнэн юм да. Үнэнтэй эвлэр гихтэн өнөө виз гаргадаг хүүхэн. Би танд хангалттай мөнгө төлнө. Та чадхаа хийгээчтэй гэхэд онгод. Өө хөрхий. Чиний ээж тэгээд ямар үнэтэй юм? Би хүнийг үнэлж дийлэхгүй гэхэд залуу. Манайхан хэл бол хэдийг өгчих буянтай хүмүүсэлтэй гэж хэгжүүрхэн хариулав. Нийлээд дуугүй байсан онгод гинэтхэн. За хаана хин бэ гэдгээ үзэх юм болоод явчих уу да. За яах вэ? Би хин ч намайг тогтооё. Гагцгүй чиний их ертөнцөөс явах цаг нь болсныг хинч тогтоож дийлэхгүй. Болох юм болгоороо болох ёстой учраас сүнсийг нь би аварч дийлэхгүй шүү. За та хагасл хүн болох вэ? Гэтэл өнөх дөрөв. Ямар сайн юм бэ? Тгий гэхэд түшээ. Гөө та дөрөв чинь юун заа тгий гэж хагас хүн гээд байгаа юм биш үү гэхэд. Юугөө үхэлснээс л тэрэн дээр штэ гэв. Онгод хагас хүн гэдгийг нь ойр орхон 3 удаа хэлэхэд өнөө хэд болно гэдэл байж. За ингээд үйл болоод 8 сарын дараа өнөө виз гаргадаг шар өхөн нөхөртөөгөө намайг зорио ирлээ. Тэрээр үгээ зөөж хатаа нүдэн тогтохгүй нэг л санав. Би дотроо муу ээж нь өнгөрөө юм болоо да гэдэл нэг л төгшүүртэй харагдаад байна да гэсэн юм бодоод. За ямар хэрэгээр ирүү гэтэл хүүхэн нөхрөө нудрав. Нөхөр нь ярьж эхэллээ. Эртэд манай хэд тань дээр ирсэн юм байна штэ. Тийм ээ, тэгээд нэг юм хийлгсэн юм байлаа. Тэгээд тэр үлээ буцаах гэдэл. Юу гэсэн үг вэ? Бид чинь ээж чинь намайг тогтоох үйл хийсэн биз дээ. Харин тийм ээ, тэгээд л тэрийгэ болиулах юм хийх үү? Тэр хийсэн юмаа хүчингү болгож болдгийн болов гэх гэдэл. Та нар чи ямар хажи юм асуудгийн ёстой ойлгохгүй маань яасан юу болсон юм нөгөө хамт ирсэн хүмүүсээ яасан юм гэвэл ихтер нь бид хоорондоо муудалцаад ах トゥ угийн тангараг тасарсан гэв. Яагаад гэвэл хүн гэдэг чинь ямар ухаан муутай байдгийм дээ. Ээж маань юу өнгөрчих гээд байсан нь байсан. Ухаанаас харуул харах сонсох нь хэвэн боловч гар хөл нь мэдээгүй хэвтэрт хүний тосламжтайгаар хоолунд хүнд хөнгөнө гаргадаг байсан юм. Хүнд хэлхээс ч мэр юм болоод байна гэв. Тэр чинь юу юм гэвэл ээжийг асрах хүн байдаггүй. Эхлээд би эхний 2 сар асарлаа. Бас босчих юм болов гэд горттол босох шинжгүй. Эмч нарт өөдтэй хариу өгөөгүй юм. Миний ямар ажил хийдгийг мэдэн штэ. Ажлаа хийхгүй бол ахуй амьдрал явдаггүй. Дүү охиныдоо ээжийг 1 сар болголоо. Нөхөр нь дургуцаад салах нэлгтээрээ тулаад байна гэд ихчинд аваачаад өгчихсөн байна. Тэгсэн ихч маань өвчтөө хүн асарч чадахгүй өөрөө би энэ өвдөд байна гэд. Чи ээжийг авгаа буцааж манад авчираад
Би 2 сар харж хаад байхад бусд нь адилхан бай гэж хэрүүл хийж байж эгчийн том охины даваачсан чинь арчилгаа хоолыг нь ч өгч чадахгүй нүднээс гараад хайчихсан. Ганц эрэхтэй дүүгийн даваачаа тавьчих гэсэн чинь урагшаа ирээ явдаг 8 ачаа учир хідэн жаахан хүүхдүүдтэй үлдээх боломжгүй гэд авдаггүй. Ингээд ээжигээ авч асрах хүн алдахгүй бөөн хэрүүл тэмцэл. Одоо зарим нь уцаач авахаа болсон. Тэгээд бүгдээрээ завгүй учир асрагч аваад харуулъя гэхлээр хамгийн гол нь хинэд байлгах дээрээ бүгд л ургуцаад байгаа байхгүй юу? Гэртээ гадны хүн оруулж гаргамааргүй байна гин. Ийм юм ярьж ирсэн хүнтэй би юу ярихаа мэдэхгүй ёстой ухаан хөрөхгүй юм байна да гэж бодоод. За гिचээ би онгодоо дуудъя. Та өөрөө энэ хүслээ хэлээд үзгэв. Ингээд түшээгээ дуудаа онгодоо болгов. Онгод. Та нар ертөнцийн хоёр үнэнтэй нүүр тулах дургүй байсан. Та нараас хүний сэтгэл харагдахгүй байсан. Та нарт өмхийн мөнгөний үнээр нэвт шингэсэн байсан. Дээр нь бас танай ээж та нарыг өсгөхдөө хүнлэг байх, бусаддаа тустай байх, эв үеийн тухай сургаал хайрлаагүй. Идэх өмсөх хоёрт л санаа тавьсан. Яг одоо ээж чинь хэнийг өсгөж хооллсноо одоо зүрх сэтгэлдээ зөв мэд шаалган мэдэрч мэлмэрч байгаа. Үйл үлээ дагдаг. Одоо та нарт нэгээ жинхнээр нь харлаа. Зовлон тохиох мөчид даван тулах чадваргүй, арчаагүй хүн хогнууд минь 10 сар дээж ангир уурга хөөхөөсөн авралт буураа ээжигээ ингэж байгаа хүмүүс. Чамаг бол чимхэхийн төдийч чимээлэхгүй юм байна гэвэл өнөө хүүхэн асгартлаа уйлан ямар хэцүү үг сонсон вэ би ийм үг сонсон чинээ бодсонгүй нэрэл тийм юм байна. 8 сарын өмнө та шууд тэнгэрт явах цаг нь болсон хүнийг явуулахгүй чаргууцалтах нь ямар том нүгэл зовлон авчирдгийг шууд л хэлчихгүй яав да. Тэгсэн бол бид ингэж ах түүсээрээ тангараг тасарч нүдний булаа болохгүй байсан юм гэж гомдлоо. Та нар чинь халдар заасаар түрий бариад хачаа их цантай ах их чэгээд л явсан. Харин чи хиннаас залуу алдаагаа засаж ухаарлах хугацаатай түрүүчээсээ ухаарч аваа юм биш үү? Энэ улаач чигсэн гуйсан уйлсан дуулсан болгонд за гэж тусалж байна гэж бие тоогоод зарим нэгэнд тусгүй үйл хийж суугаагаа мэдэрч байгаа үзээ гэв. Хишгээ удгаан бичсэн байна. Зя тэгээд нэгийг ойлгож хоёрыг тунгаасан бахаа.